Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монголоор бай гэдэг жагсаалыг би бас дэмжиж оролцож байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд саяхан ардын хувьсгалын 100 жилийн баяр наадам үндсэн. За тэгээд Монголын энэ өв соёл үнэт зүйл энэ тусгаар тогтнол ондоочлын энэ үнэт зүйл рүү бас нэг эсрэг ийм зүйлүүд тодорхой хэмжээгээр бас нэг орж ирж байна гэж би хувийн хувьд бол бодож байгаа. Тийм учраас бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээр за энэ Монголоор бай гэдэг жагсаалыг ингэж дэмжиж оролцож байгаа. Үе үед манай уяачдын холбоо энэ өв соёлоо авч явах энэ ажлыг зохион байгуулсаар ирсэн юм байлээ. Бид нар ч бас ингээд зарим нэг мэдээллийн гаднаас нараад зарим нь бас ингээд дуу мэдээлэлтэй энэ төр ийм зүйлүүд байдаг юм байлээ. Уяачдын холбоо уяачдынхаа төлөө ажиллаж байгаа энэ олон нийтийн төрийн бус байгууллага бол үеийн үед энэ сайн зүйлийг энэ өв соёлынхаа төлөө ингээд ажилласаар ирсэн байлээ. За үүнийх нь бас эсрэг мөнгөтэй хүмүүсийн зугаа болж байна. За дээрэс нь хүүхдийн эрх зөрчигдөж гэн гэх мэтчлэн өөр өнцгөөс буруу талаас нь ойлгуулах ийм хандлага байгаа. Энийг бол би бас эсрэг байгаа учраас өнөөдөр энэ жагсаалыг дэмжиж ингэж үзэл бодлоо илэрхийлж энд ирж байгаа. Тэгээ би бас надтай адилхан бодолтой ийм хүмүүс бас олон байгаа байх гэж би бодож байгаа. Ирж чадаагүй бас ирж энд үзэл бодлоо илэрхийлэх ийм уяачд ийм хүмүүс олон байгаа байх гэж бодож байгаа. Биднийг өнөөдөр ингээд нэг болгож байгаа зүйл нь энэ үндэсний юмнууд байгаа. Үндэсний баяр наадам. За ингээд үндэсний энэ цагаан сар. За энэ цагаан сарын баяр гэхтэл ахамдаа хүндлэх, нэгнийгээ хүндлэх, энэ хүнээ хүнддэх энэ уламжлал энд маш олон талаасаа энд ингэж шингэж үлдсэн. За энийг бас ингээд цааш нь энэ чигээр нь бид нар ингээд авч явах ёстой. За энэ бүх зүйлүүдийн маань эсрэг тодорхой хэмжээний бас энэ зүйлүүд бол байгаад байгааг бид нар бүгдөө ингээд анзаарж байгаа. Тийм учраас энэ Монголоор бай, Монголоор үлдэх ёстой гэсэн ийм арга хэмжээг дэмжиж байна.